За Монгол цэцгийн шинэ дугаар хүрч байна. Тэгэхээр өнөөдөр яргуужин цэцгийн талаар ярина. Яргуужин хоёрын ялгаа нь юу юм бэ? Яргуужин хоёр болохоор хоёулаа холцсон цэцгийн овогт багтдаг. Овог нэгтэй хүнээр бол одоо нөгөө овог нэгтэй садан төрлүүд гэсэн үг. Нэг нь болохоор шинжлэх ухаанд пулсатита гэж яргуу гэж тэмдэглэдэг. Нөгөөх нь болохоор яргуужинг нь энемон гэж нэрлэдэг. Одоо монголчуудын хамгийн сайн мэддэг энемон хамтлаг гэдэг охтын хамтлаг байдаг те. Яг тэр бол энэ яргуужин гэсэн нэртэй хамтлаг байна. Тэр энэ цэцэг бол дэлхийд дээр 172 зүйл ургадаг. Яг яргуужин гэдэг төрөл дотроо 172 зүйл гэсэн үг. Хоорондоо маш их ялгаатай 172 өөр яргуужин байна гэсэн үг. Энэ яргуужингууд Монгол орны ерөнхийдөө шинсэн болон хусан ой, холимог ойд ургадаг. Холимог ой, захаар бас ойн цорхоод модтын сүүдэр бараадаад маш гоё юм цагаан цэцэгтэй сэхсгэр ийм цэцгнүүд ургадаг. Зарим зүйлийг нь одоо жишээ нь ойн яргуужин гэдгийг нь болохоор хүмүүс цагаан цэцэгтэй, намуу цэцэгтэй андуураад идэх л та. Намуу бол Монголд ерөнхийдөө дандаа шар цэцэгтэй зүйлүүд нь ургадаг. Тэгэхэд энэ ойн яргуужин болохоор яг намуу шиг хэлбэртэй, бас яг намуу шиг өндөр тэгсэн ирнэ цэцгэн цагаан. Дэлбэнийх нь өнгөн л өөр болохоос яг андуурхаар. Гэтэл сэхсгэр яргуужин гэдэг зүйл нь илүү бусад яргуужингаас илүү гоё. Нэг ишнээс ингээд нэг 5-аас 6 цэцэг ингэж сагсааж ургадаг. Сагс цэцгийг харахаар ингээд сэгсийсэн одоо тэр утгаар сэхсгэр яргуужин гэж нэрлэлсэн шүү байгаа. Тэгээ энэ яргуужингууд одоо яг өдөрт 6 дугаар сарын ихээр Монгол оронд цэцгэлж эхэлнэ. Тэгээ энэ үеэр нь ойн захаар явах юм бол энэ цэцгийг харах боломжтой. Эмийн ач холбогдолч гэдэг юм уу, тийм зүйл байгаа юу? Яргуужинг яг уу эм гэхээсээ илүү юм гоёл чимэглэл одоо ямар нэгэн зүйлийн бэлэгдэл болох талаас илүү хэрэгэлдэг л дээ. Одоо жишээ нь Европ гэхэд энийг бүтээгүй хайрын бэлэгдэл гэж нэрлэдэг. Одоо нөгөө яг шинжлэх ухаанд 1753 онд Карл Линнэ энийг тодорхойлоод шинжлэх ухаанд тэмдэглэсэн байдаг. Тэгээ энэ нэрнийх нь одоо Европ латин утга нь болохоор салхин цэцэг гэсэн нэртэй. Тэгээ одоо салхинд цэцэг нь амархан хийсдэг болохоор тэгж нэрлсэн гэж бас нэг зарим таамаг байгаад байдаг. Зарим нь болохоор нөгөө ингээ бүтээгүй хайрыг салхинд хийсэж байгаа юм шиг ингэж хийсгэж явуулах ёстой учраас ингэж нэрлсэн гэсэн бас нэг юм яриа байгаад идэх. Тэр яг нь Европынхан бол энийг азгүйтлээс хамгаалах зорилгоор ингэж биедээ авч явдаг, бас ингэж гэрхийнхээ ойролцоо хашаанда мандалтаа тарьдаг ийм уламжлалтай юм билэ. Яг Монголд бол яргуужингийн талаар тийм нарийн уламжлал бол байхгүй, бас хэрэглээ талаасаа бас сайн мэддэггүй. Яргуужин гэхээр бас зарим нь тийм цэцэг баг яргуутаа андуурхаар нэг хэрэглэж мэддэггүй, сайн таньдгүй цэцэгсийнх нэг. 172 төрөл зүйлээс 5 зүйл нь Монголд байна гэж нь Монголынх нь одоо бусад яргуужингаас юугаараа онцлог вэ? Одоо жишээ Сибирь яргуужин гэж байгаа. Сибирь яргуужин гэхэд зөвхөн Сибирийн бүсэд ургадаг учраас одоо дэлхийд дээр өөр хаач байхгүй гэсэн үг. Одоо Сибирийн ойн өмнөд бүс нь Монгол оронд байгаа болохоор энэ Сибирь яргуужин Монгол болон Оросын нутагт байж байгаа. Яг хуу Хятадын зарим жохон газар нутагт бас байгаа. Тэгээ энэ жишээ нь одоо өөр газараар байхгүй учраас энийг бол Монголоосоо бол олоод харах боломжтой. Дэлхийн өөр оронд очих юм бол бас барагтаа бол олж харахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ ургамлууд бол манай орны ойн бүсээр байдаг учраас говьд байхгүй, элсэн дээр ургах чадваргүй, бас ингээд ойн захын үржин шимтэй хөрс бараадж ургадаг болохоор өөр тийм одоо нөгөө ойгоос хол хээрийн бүсэд бас байхгүй. Зөвхөн ой бараадж ургадаг цэцгс. Тасалгаанд тарьж юм уу ургуулж болох уу? Тасалгаанд одоо яг сэхсгэр яргуужин гэх юм уу тийм гоё цэцэгтэй зүйлүүдийн дэлхийд дээр бол яг тармилжуулаад ингээ сорт гаргаад авцсан байдаг, хооронд нь ирлизжүүлээд гэсэн үг. Одоо байгаль дээр ургадаг цэцгсийг, ийм зэрлэг цэцгсийг хашаандаа ч юм уу хүлэмжиндээ ч юм уу тарихыг тармилжуулах гэдэг байгаа. Яг тэрнийг хооронд нь ирлизжүүлээд илүү өөр гоё хэлбэртэй өнгөтэй цэцэг гаргаж авахыг сорт гэж нэрлэдэг. Ийм сортууд бол дэлхийд дээр байгаа. Юуны хувьд цэцэг дэлгэрээд амьдрах хугацааны хувьд хэр удаан байх уу? Ингээл эргээд ургаад ах уу? Эсвэл нэг хэсэг хугацаанд дэлгэрчээл байхгүй болчих уу? Энэ яргуужин болохоор яг хөх яргуу монголчуудын аягүй сайн мэддэг. Тэгээ хавар хөх яргуу цэцгэлж эхэлснээс хойш 48-аас 50 хоногт цэцгэлдэг. Одоо яг энэ жилийн яргуу бол нэлээд эрт цэцгэлсэн 4-р сарын 10-ны үеэр цэцгэлсэн. Тэгэхээр энээс хойш дор ээж нэг 50 хоног гэж бодохоор үдийд бол яргуужин цэцгэлээд эхэлсэн гэсэн үг. Монгол орны цэцэгсийг ургах хугацаа нь маш богинохон, маш олон цэцэг байгаа. Энэ цэцэгнүүд зуны хугацаанд бүгдээрээ ургаад, үрлээд дараа жил ургах
үр жимсээ үлдээх ёстой. Тийм болохоор ингээд ургамал байгаль дээр өөрөө юм нарийн хуваартай байждаг. За Монгол цэцгийн энэ удаагийн дугаар танд хүрлээ. Бид өнөөдөр яргуужин цэцгийн талаар ярьлаа. Ер нь бол дэлхий дээр 172 төрөл зүйл байдгаас Монголд 6 төрөл зүйл нургадаг юм байна.